Жилдээ уцууд уншаад мэдчихтэй тэнгэрүүдэд дахиад одоо уутсаа тэгдэг судар бас ингэж бичсэн байдаг. За энэ бүтээлүүд гэж буддист эмэгтэйчүүд маань бүтээсэн бүтээлүүд. Би өөр бүтээсэн шүү. Бусад бүтээлүүд ямар сан монголоор нь хятадаар нь төвдөр нь бүгдийг нь одоо ууржингаар орчуулсан гаргацсан байна. За энэ монгол уншлагуудад ингээд гаргацсан. За энэ дээр нэг түүхэл зураг хийх. Энэ зураг бол дараагийн зургийг хаадаг гэдэг. Тэр дээдлийн тэр настай хүн байгаа. Энэ хүнийг жамсран гавж идэг. За энэ хүн болтос Хөвсгөл аймгийн Эрдэнэ уулын сумын харьяад хүрээ хийдтэй сууж байгаа баригдаад орго зүгтагаар 10 жил өөрийнхөө төрсөн нутгийн агууд амьдраад 11 жил дээр одоо хэрэгээ одоо орсон хэрэгээ хүлээгээд тэгээд цагаатад 62 хүртэл амьд байсан. Одоо тэр төрсөн дүүн эмэгтэй тэр гинэлт нь байна. За энэ гол зогсож байгаа шүү. Хөвсгөл аймгийн Тариалан суманд байгаа. За тэр уул устай зургийг хараарай. За энэ олон хөгшчүүдийн зургийг яагаад гаргавал энэ уул устай газар хамгаалж одорсон. Сумын төвөөс ерөөсөө 50 м газар булган хэвээрээ аршааны хэвээрээ. Тэр уламжилсан энэ хөгшчүүдийн судар бичиг байгаа учраас бүр ингээд зан үйлээ одоо сайн хийгээд хамгаалаад усрууга булган ширхэг усаа хамгаалсан онгон дашин газар байгаа. За энэ яагаад тэр онцлогдсон юм дахиад явуулаа. Тэр бичээсүүд болоос 8 дугаар уудын зарилгаар Хөвсгөл аймгийн Эрдэнэ уулын суманд өрөөчний хүрээ гэж байгуулсан шарын. Түүний дараа бол цаг усын өхөл буюу гинтийн зурдын өхөл их гарч ирсэн. Нөх хосолж байхгүй бол судалгаа хийж үзэхэд хосолж байхгүй бол нэг бас талд нь гарч ирсэн жодын лүүжин улааны шашин улаан дугна гэж барьж өгсөн газрын бичиг. Тэр хатны бичгүүд. Наадлын гөрөөчний хүрээ. Тэр трактор гөрөөчний хүрээ хоёулаа нэг хашаа энэ зэрэгцэн байдаг үзэсгэлэнтэйгээр сайхан. За энэ гөрөөчний хүрээний лам дархан унсад давуу дорж одоо энэ шашны сургуулийн давуу дорж энэ шашны гандан маань унцадлаа байна шүү дээ. Энэ сумынхаа манай сум. За тэгээд дараа нь бид энэ суман дээр очиж энэ одоо сумынхаа нөгөө булга шандыг ээж аав хоёр маань хилээд ширгэхгүй байх тухайд хийж өгчээсэн болохоос би энд бас ирж нөгөө дүлцэнгээс авч өгдөг. Хоёр өгшөгөө нөгөө булга жоохон татраад та тэр юмнаас өгчөөлгөөс булга нь одоо бол тэр татраагүй хэрэглээ. Тэгээ энэ хоёр өгш маань 90 настай. За энд бол эмэгтэй эрэгтэй жод лүүжин тавьдаг одоо хормтай байсан. Дундгоос амин зодж хийдэг хүн тэр зодын ном уншдаг одоо хөгжүүлж байсан. Түүнээс уламжилсан одоо хэрэгэл. За тэр хурлыг нураахад агуу давьчид хийцээ. Бүх шиш ном юм. Агуу одоо судар номыг авах гэж одоо улаан нэг эсэргүү гэдэг үстэй сумын одоо захиргаан 3 залуу тийш нь явуулаад ураад шата тэнд үлдсэн байна. Агууд хийсэн байна гэсэн. За агууд хийсэн байсан бүх сумаараа мэдчихсэн. Гэвч агуу дотор байх гээд очиход 3 залуу дөхөж очоод зогсоход шууд хэсгэн үйл гарч ирээд тэнгэр дуур цахилгаан цагаад нэг нь галзуураад нэг нь хамруу ороод нэг нь нас орсон. Ийм түүхтэй газар. Тэгээд тэр агуу одоо юу руу хийж ордохгүй. Намайг жоохон байхад ч явуулахгүй. Тийшээ явж болохгүй, тоглож болохгүй. Тэнд одоо гүйдэлтэй гэдэг. Энэ нь бол одоо шинжилгээний технологиор бол чойжчихсан, ойсчихсан, таригдчихсан газар байна. Энийг бол буддист эмэгтэйчүүд олноороо очиж уншиж зүгээр. Бид нар очисын тэр дээр зургийг харуулаа. Тэр дэш. Тэр бид нар очисан тэр байж. Агуу юу хийдийн төр өөр юу ч байхгүй. Бүгдийг шатаасан. Тэр нь жодын хурдлыг шатаасан. За тэгээд энэ өвдөд зүйлийн асуудал боглом дээр. За 9-р боглом 99 онд ирээ. Нар хажидын хэд дээр намхай хажидын баг өгч явах үедээ захиас загсан. Төв хэлдээ төвдөр уушаарай, монгол хэлдээр монголоор уушаарай. Намхай хажидын багийн төвжин өргөн дэлгэрүүлэх юм бол энэ хүн болгон байгаль дэлхийг баясан зэрэгүүлдэг уншлага юм аа гэж загсан. За хэдийн хамбар даалгавар өсөн хэдийн хам тэндээ хэрэгжүүлж байгаа нийтэд бол хэрэгжүүлэхгүй.
11 оны Жожо Дүүжигийн ерөөлдөр багш манаас загчээсэн шүү дээ. За дээдийн номыг зэмлүүлэн баяс байгаль дэлхийг хайрлан хамгаалах тухайн газар нутгаар сан үйлээр бус савгийн гүйдэл буюу чөтгөр гүйдэл сүнс бүх гүйдэл Дүүжигийн ном нь дээдийн ном шүү. Энэ тариныг уншиж сураараа бүгдээрээ дэлгэрүүлээрэй гэсэн. Ер нь дэлгэрүүлсэн болоод чи олон сайхан хамтаа гэсэн сурсан байхаа гэж бодож байна. За би стур богдос хамгаалсан байна. Баян өшрөний хийдгээр Хөвсгөл аймгийнхаа ламд газарчин болсон. Би нэг улаан цамцтай харын хүүхдээ хөлөвцгөн зуны цаг байсан. Энэ Дүүжигийн бамтай хүчин та чи очоод хотын хүн юм чинь хэлээд өгөөч гэдэг. За би очоод хэлж өгөх болсон чи би өөрөө бүр намайг олчихсон. Очоод одоо олон сайхан ламнар дотор нэг хар юу буртаа юу хүмүүс нэг улаан бодвол хүмүүсийн ихтэй одоо явж ирсэн. 95 онд. Тэгээд Дүүжигийн бам өгч байгаа би суулаас ингэж сууд ингэж сууд ингэж тэгээд баян өшөөний багш маань тэр одоо ихтэй өрөөд ирээ. Тэгээд очсон дамар юу байхгүй. Дамар гэдэг үгүйч мэдэхгүй. Гандан би юу дамар би юу тэр бүгдийг олж аваад та энэ номыг уншаарай гэсэн. Тэгээд би баян өшөөний багшаас салахгүй очиж номыг одоо сураад тэгээд сүүлдээ бас залахгүй юм уу да багшаа та 9 зоосны мэрэгэр мэргэлдэм бэ би хэдэн хүнтэйгээ зоосныхаа мэргэлүүн хайрлаач би мэргэлдээ. Оо болгүй яг хүрээдээ зоосныхаа мэрэгний лүнг хайрлсан. Тэгээ бид нар зоосныхаа лүнгийг аваад зоос авч чадж байгаа. Энэ үед юу гэж хэлсэгээ өөдөө далдын хүч байдаг тэрийг мэдж аваад хүнд өдөө хүний хүнсээ ихтэй хүн харамжтай болоо гэж бодож ирсэн. Сургууль сурах байсан шүү дээ. Тэгээд тэр нь ахашгүй. Энэ үед юу гэж бодсон бэ гэсэн чинь Ламад гэдэг судрыг өгөөд энийг чирчээд тоодод үүсгэж. Тэгээд судлаад суугаад сүүлдээ ерөн сургууль сурахгүй болохоор байсан. За ингээд дээдийн ном руу дахин орсоор байгаа. Яг өнөөдөр энэ одоо ихний судраг үсгээр энэ өөрөө амлагдсан гинтхэн ярих гэж бодоод энийг дэлгэж үзүүлэх болчлоо. За тэгээд та нартай анхаарал тавьсан баярлалаа. Багш нарын одоо даалгавар биелүүлээ. Дүгнэж хэлэхэд бол дээдсийн номын Жод Дүүжингийнхаа юмар хөгжүүлээ. Эмэгтэйчүүд өөрснөө эртний энэ тусанд орчмоо буюу энэ судраг бэгийн орчуулга тэрийг өөрснөө уншаад төв тэлээр хийдүүд өөрснөө ань дангаараа тэр ном унших зайлшгүй хэрэгтэй байлээ. Зайлшгүй тэр одоо ном сургаад тэр гандагийн хурал байж байгаа юм. Бид нар буддистууд энийг өөрснөө хэрэгжүүл ламд одоо даалгавар өгч болохгүй. Өөрснөө даалгавар өөрснөө хий. Тэгээд хамгийн түрүүн хинтээ очиж уулзах нь бүх сурталгуулгын хэвлэмийн мэдээллийн ажилчинтай очиж уулзах тэднийг сургаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй тэд нар сурталгуулгаа буруу хийждэг. Шашны талаар. За төвдөлтийн Монгол хэлээр Монгол олон сайхан номнууд орчуулгад гарсан учраас бүгдээрээ унших бидний мэдлэг болов цагдшгүй юм аа. За ингээд нинжийн сэтгэл бол хамгийн их тэр нинжийн сэтгэлийн тухай төвд намын хийсэн нэгүсгүй сэтгэл юм. Одоо ёс суртахуунтай нийлүүлчих юм бол тэгээд бүх зүйл болох нь. Христиануудын донхыг сургуулийн илтгэл тавьсан христиан тэн дээр тэр жодын хурлын одоо өнгөр тэгвэл тэр нөгөө жодын хурлын түүхүүдийг ингээд судалж гаргаж өгсөн тэр бол одоо гайхамшигтай. Бид нар өөрсдөө очиж байхад санаачлан тавиад гаргана гэдэг бол бас дотор нэг Монгол төржсэн юм байх та. Тэгээ бид нарт одоо үнэтэй сайхан сурчлага хийж өгсөн христиануудаа баяр хүргэе. Тэр баяр хүргэхээс ангиас ирсэн оюун за хамгийн их хэлсэн илтгэл дээр одоо маш сайн тэр хол газар тийм өндөр настай тэгээд одоо ирж чад өөрийгөө танилцуулна гэдэг бол гайхамшигтай. Би үнэхээр өөрийгөө танилцуулдаг байгаа. Хэн ч танилцуулдаг. Ер нь би тийм ингээд төсгөөсөө гэсэн өнөөдөр харин ганц хоёр хэлжтэй. Тэгэхэд өөрийгөө танилцуулаад ийм хийсэн, бүтээсэн, өөрөө бүтээлээ хийсэн, өөрөө сэтгэлээ үүсгэсэн, өөрөө нинжээ үүсгэсэн, өөрөө ёс суртахуунд байсан. Тийм учраас ийм сайхан олон хүнээр хөдлөж ирээд энэ суугаад бидэрт ихний илтгэлийг тавина гэдэг бол одоо сайхан гайхамшиг. Яагаад гэвэл энийг олж тавиулж чадж байгаа гүнзгий лам бол өөрөө бүр хэлэх юм байхгүй. Ерөөсөө хэнийг сонгох, хинээр тавиулах, хин яах вэ гэдэг бол өөрийн одоо ёстой Монголоо гэсэн сэтгэл Монгол хүсдэг. Монголчуудад гэсэн сэтгэл Монголоо гэсэн. Шашнаа хамгаалж аваад хүүхдүүдэд хүмүүжүүлэх гэсэн. Тийм учраас гүнзгийтэй одоо баяр хүргэлээ. За анхаарал
тавьсан баяр. Энэ багш баяр өөрийгөө бас тавьсан байна. Тэгээд дараа нь бол тэгээд дэлгэрэнгүй одоо номоо гаргаад та нарт танилцуулнаа. За тавьсан баярлалаа. Тэгээд намайг сайн шүүмжлээд өгөөд бас янз янзын гаргаж ирж магадгүй гоё мэдээлэл. За дарсраа амгаалаад дахин толгоос ирэх өдөр тийм холоос ирсэн зочид ичээд аврал нутгаас энд бидний одоо биенийг гэж тэмүүлж ирсэн энэ олон хүмүүстэй цагийн хязгаар тавиад цаг бололтой ингээд яг энд итгэл тавиад одоо юугаар одоо топ гэдэг дууч тавьдаг гэдэг оргилдоо ингээд хүрч байгаа хүмүүс цагцсан боллоо гэж анхаарал асар хүнд ажил. Энийг та нарыг хурал үзэгддэг зөвхөн автомобилс авдаг юм ойлгож байгаа тийм. Тэгэхээр сэтгэлдээ илэрхийлж ингэж өөрийнхөө дотоодыг ингэж гаргаж ирэх гэдэг нь энэ бол бас буддизмын нэг хүн чанар, энэ багтаа хандвар нэг бас нэг онцлог шинж чанар гэж олж харж байгаа гэж бодож байна. Энэ хоёр өдөр бид нэр өчтөр удаад академик төвшөнд онлайн судалгаанууд, олон улсын шинж чанартай олон одоо судалгаа танилцуулгыг танилцуулгаар бидний сонороо энэ сандрын өөрийн санаалал чанартай хүмүүс дунд олонний дунд оюунлаг игэл мөртлөө игэл олон хүмүүс байдгийг олж сонсох юм завшаан тохиолж байгаа учраас бас цагийг ингэж хоёр сандлаа тийм дуу ингээ байх боломжгүй байна гэдэг. Оюун төвчмөд оролцож чинь аюун байдлын ангиас ирсэн баруун нутгийн шашны соёл боломжлол нарийн талаар хөлөг тавил зүгээр юм тийм замлаж бичсэн туслаа. Хэцүү шиг юм тийм. За, сайн цаана уу. Цагаан улсын дунд амьдрах зам олны нэрийн өмнөөс та бүхэндээ мэнд дэвшүүлье. Өнгөрсөн жил миний бие хөгжил гарц сэдвүүд анхны хуралд баруун гурван аймагаас ганцаараа оролцож зориг гарган ирсэн. За ингээд хамт ани даригуудын тэр сайхан айлтгалуудыг сонсоод үнэхээр сайхан биширч Монгол орн минь ямар сайхан олон даригууд хаан ани нартай юм бэ? Яасан сайхан сургаалтай юм бэ гэдэг одоо мэдэрч мэдэж ингэж сууж байсан. Гэхдээ бас баруун нутгийн хаан даригуудын талаар тэр зон олонны ёс уламжлалын талаар ярих болов уу гэсэн чинь ерөөсөө нэг тийм баруун нутгийн талаар яриагүй учраас энэ жил би одоо зориулж баруун нутгийн хаан даригуудын талаар мань ёс уламжлалын талаар ярих юм одоо зориг гаргана илтгэлээ бичсэн юм аа. За миний энэ удаагийн танхимт хэл маань баруун нутгийн шашны соёл ёс уламжлал даригуудын талаар тавина. За ургаан мод ус дагуулдгийн адил угаан хүмүүн
маань олныг дагуулдаг жамтай хэмээн баруун нутгийн зон олон минь нэгэнтээ хэлцээр ирсэн байдаг. Алтан улс өөрөө олон мянга олон төрхтэй хаач давтагдчихгүй өвөрмөц байдгийн нэгэн адил энэ улсын дунд амьдардаг олон ястан зон олон маань хаач давтагдчихгүй суу бэлэгтэй уянлагаагаад авьяасаараа гайхагддаг юм. Цас тендер алтай бид эзэн болж амьдран суугаа баруун монголчууд бид шашны зан үйлээс үүдсэн олон сайхан зан үйлээрээ үр хөвгтөө сурган хүмүүжүүлж их газраа дахин шүдэж хүнээр хөө хийж ирсэн эртний төвхтэй ард түмэн юм аа. Бидний хамгийн том бахархал болсон соёл түүх сүм хийд лам хувраг дариг хүүд нутгийн хайрхнуудыг бол тоож баршгүй Монгол тийм алдартай хүмүүс бол зөндөө байдаг. Иймд тэдгээрээс төлөөлөл болгож ялангуяа эмэгтэй хүнтэй холбоотой дараах хоёр бүлгийг та бүхэнд сонирдуулъя, таалан болгоно. Эхний бүлэг маань баруун нутгийн хандмаа буюу дариг хүүд. Энэ итгэлийн эмэгтэйчүүдийн номон дээр бол дэлгэрэнгүй байгаа та бүхэн үзээрэй. За 21-р хуудсан дээр байгаа. За 2-р номон дээр бол 2-р бүлгээс гээд ингээд явчихсан байгаа. Энэ дээр бол баруун нутгийн хандмаа буюу дариг хүүдийн талаар зориг гарах төлөөлөл болгож сонирдуулъя. За сүр хэд шашин хаалттай нийгэмд лам хүүхдийн ихэнх нь хар болцоосон боловч ном судраагаар хэлбэл нууцаар цуглан ном хаялцах бусдад буянаа үлддэг байсныг та бүхэн андахгүй. За гэвч хатуу цагийн хил амнаас тайжин баруун нутгийн номч мэргэд хутагт хуулгаад маань номын дамжлагаа үр удам төрөл садандаа дамжуулж үлдээснээр эцгийнхээс хөөхийн төрөл садангаас өөрийн итгэл даах аваг нагц нарын хүүхдүүдийг шинжил сонгон ном судраа уламжлуулж ирсэн ямар удмын лам дарих хан болохыг заавал асуудаг жаиг тогтсон юм. Иймээс удмаас удам дамжсан лам хандмаа нарын тарины ном илүү тусгал сайтай хэмээн үздэг болжээ. Ихэнх хувилгаа дарихуудын чадвар байглаас заягдсан байдаг хэдий ч зарим лам дарихуудын нууц тарины ёсыг асар их дээдлэгтэй холбоотой байж магад гэж үзэж байна. Хандмаа ани нарыг баруун нутгийнхан дарих буюу дарих зарим нутагт ногоон жуулжин хэмээн авгаалan дууддаг тийм ёс жаягтай. Судар түүх болон амаас дамжин яригдсан суу бэлэг эрдэм чадaltaй хувилгаан дарихуудыг тоожиж баршгүй. Ийм төлөөлөл болгож өнгөрсөн үед нэр алдраа дуусгаж авсан хийгээд өнөө үед амьдарч тус буйнаа түгэж яваа настай дарих буюу хандуудын талаар мэдээлэл өгье. За тэгэхээр манай баруун нутагт бол өчигдрийн тэрний уралдаар дарих гэдэг маань одоо нэр нь бас хүндэт магадгүй гэдэг. Гэхдээ бол бид нэрийг эмэгтэй хүн их хүн бол дарих одоо хувилгаан гэж үздэг учраас за дарих гэж ярьдаг. Одоо энэ танхимд баруун нутгийн хүмүүс яваа бол бүгдээ мэдчихэж байгаа тийм ээ. За Ховд аймгийн ногоон дарих буян зогсох гэдэг ийм сайхан алдартай дарих байсан. За яагаад хувилгаан дарихуд гэж яриад байгаа юм бэ гэдэг учрыг та бүхэн бэлтгэл дээрээс сонсож ярихтаа бас анзаарч харна үзье. Өөрөлдийн ногоон дарих буян зогсох гэх чинь одоо байгалаас заяасан авьяас зүүн сувь бурхны номын хүчээр өөрөлд хожигддаггүй баруун таван аймагтаа гайх хитдэг хүн байжээ. Бурхан шашин шүтдэг дэлгэрүүлэх хоройтой байсныг түүнийг баримжуулахаар ногоон малгайтнууд одоо хэлмэгдүүлэлтийн мэд тийм ээ. Ногоон малгайтнууд ихэд маяг ногоон дээлтэй хүн болж өөрийг танихын аргагүй болсон гэж хувирсан тийм хувилгаан дарих байсан гэж үздэг гэж нутгийн ард түмэн ярьдаг. Олон төрөл одоо хувирч байсан бодит үеийг одоо үр хөөхтөн болон нутгийн ард өнөө бүртэл ялцдаг бөгөөд хол ойроос зөвхөн одоо хувилж хувилгаан болохоос гадна хол ойроос зурж зүдэрч ирсэн хүмүүсийг ангаах үдштэй дарих байжээ. За ийм дарихуд бол маш олноор байсны төлөөлөл нь байна. За Увс аймгийн
дөрөвдийн нэг тарих хэмээн алдаршсан Чимээдийн Бадамжуул 1873-аас 1949 оны хооронд ингэж амьдарч байсан. За их тарих нь 30-аар дөрөвдийн Зоригт хааны хошуу одоогоор Уц аймгийн Завхан сумын хүн бөгөөд түүний ер бишинээр эрдэм авьяастай бөгөөд одоо байс 13 настай байхад нь нутгийн нард иргэд ярилцаж амаас амдамжиж ярьж ирсэн. За тэгээд тэр амаас амдамжиж ирснийг нь одоо төвдөөс 2 он ирж шалгаад цээжинд нь одоо зөв хэрэгжсэн дуу хэлбэртэй улаан маянг байхыг ингэж шалгаж үзээ. Бас төрөл бүрийн одоо шалгуур шүүлтээр төвдийн хуулгаан ламын сүнс болгыг одоо шалгаж мэдээд одоо эд зүйлсийг өгсөн байгаа. За энэ номон дээр бол дэлгэрэнгүй бичсэн байгаа. Их тарих бас нөгөө 38 оны хэлмэгдүүлэлтийн үеэр бас хэлмэгдүүлэлтэн тойрч өнгөрөөгүй бас дайрч өнгөрсөн. 21-ийн тэр үед одоо ингээ баримтчлагаар ногоон малгайнууд ирэхэд одоо 21-ийн дарих болж хөрөх одоо нэг өвөртэй байсан хэсгийг одоо могоо болж гэж хувирч шидээ үзүүлсэн одоо баримтд түүхтэй 1938 оны Тагнуулын ерөнхий газрын бүртгэл дээр итэмгээ дээр зүйлсэн тэмдэглэгдсэн өнөөдөр нь өөрийнх нь 30 хүнд нь одоо хуулбараар хадгалагдаж байгаа. Та бүхэн бас сураглаж мэдээд судалж үзнэ. За одоо өнөө үед бол ийм даригуудын одоо удам тасраг юм. Манай баруун монголчууд бол ер нь удам гэж ярьдаг. Дамжилгыг удам өгсаа гэж ярьдаг. Яагаад гэвэл одоо магад тэр хүмүүсийн нууц тарин одоо өөрийн байгаль заяасан тэр ном дамжилгыг хамаагүй хүнд одоо ингэж түгээж дэлгэрүүлэх ёс явахгүй. Яагаад гэвэл бас буруугаар ашиглаж магадгүй гэсэн тийм боломжлол байсан гэж болох юм аа. За өнөө үед одоо нийгмийн энд тасраг үргэлжлээд байгаа нь одоо хүн амттай тус буйнаа түгээж байгаа олон сайхан алдартай дариг байдгаас Ховд аймгийн одоо Жавзын дариг, Отхон Баяр дариг, одоо Мөнх бүрэн дариг гэдэг маань саяны Өөлтийн ногоон дарих буян зогсохын ач охин тосмаа дарих гэдэг одоо олон сайхан даригууд Ховд аймгийн одоо дарихын булваатай гэж үздэг олон сайхан даригууд байдгийг та бүхэн бас мэдэх байхаа. Уц аймгийн баруун Монголын алдар туулж Цогвын шав Үрээхийн хаан болон Өмнө Говь сумын Жавзан хаан, Бөхмөрөн сумын Цээрэн, Саран туяа гэдэг бас олон сайхан нэрэн дурддаг зөндөө олон одоо даригууд бас хандмаа нарыг дарих гэж яриад байгааг та нар ойлгоорой. Гэхдээ олон сайхан одоо даригууд бусдад одоо буйнаа түгээж ингэж явж байгаа олон сайхан нэр хүндтэй хандууд байгаа билээ. За үүнээс одоо тус буйнаа хүргэж аваа. Тэгээд олон одоо үлгэр дуурал үзүүлж байгаа даригуудыг настай хүмүүсийг төлөөлж болгож байгаа. Уц аймгийн Үрээхийн хаанд нь одоо өдгөө 72 настай бөгөөд шашин хардмал үед хүүхэд ахуй цагтаа зодог багшаараа нууцаар ном залгаж байсан ба тэр нутгийн таринч гэлэн аравцал отож мааран бунцагт овчин сэмбрүү яндам бүрүүжав намнал гасан дэвдэ олон алдартай дариг лам гуургуудаас одоо ном сонсож суралцаж байсан. Май мэгдмийг бол маш их яруулждаг. Тарины асар их өвдөс чадaltaй монголоор бичигдсэн олон төрлийн дүнжүүр маань одоо цээжээр уншдаг. Орсон гарснуудаа том хүн хүүхэд гэлгүүгээр одоо хүн болгонд одоо бурхны номын сургаалаар одоо хайрлаж авдаг одоо өвдөж зурдсан хүмүүс чадлаараа тус буйнаа хүргэж авдаг юм буянтай буурал юм аа. Судалгааны явцад одоо шашин хаагдмал үед амьдарч байсан чадвартай лам нарын талаар хүн одоо цөөрсөн бөгөөд тэр үеийн чадвартай лам нарын ном тайрн одоо хийж загсан сургаалыг өрлөг хандгалж ирсэн. Тэдний ном тайрны чадвар бүх төвийг мэддэг байна. Одоо цөөхөн болсон судалгааны явцад одоо миний судалгааны явцад одоо ингэж харагдаж байсан. Ихэнх нь бол бурхан болсон, зарим нь бол мэдхгүй одоо шашин хаагдмал үед аав ээж нь асуугаар ерөөсөө дандаа хийж болохгүй гэж хоригддаг байсан учраас одоо тийм хүмүүс их цөөхөн болсон.
ийм хүмүүсийг одоо альчиг сайхан хүмүүсийг бид нар бас түүх амьд байхад нь одоо түүх соёлыг нь одоо тэр өөхтөгийн сайхан хилцүүлж байгаа юм зүгээр юм аа. За ийм одоо цөөн хүмүүсийн нэг нь яахын аргагүй өөрийнхөө юм уг нь шашин чуулганд одоо оролцох хүсэлтэй байсан боловч бас та бүхэн ойлгоорой. Газрын хоол усны уртад одоо бид нэр бараг 2000 км гаруй тэр хоолоос одоо бид нэр зорж ирсэн. Энэ Рейхагой маань одоо би жаахан чидэрхүү байгаа учраас минь дэвшүүлсэн юм аа. Баян-Улгийн аймгийн бол баруунаа одоо хуучнаар 7 хошууны урийнхаа зүүнээ 4 талын хааны хошууд байснаа одоо нийтдээ 10 гаруй томоохон сүмгийд байсан боловч их хилмэлтүүлтийн үеэр одоо бүгд услагдсан хэмээн судар бичгүүдэд тэмдэглэгдсэн байдаг. Гэвч алдартай даригуудын одоо удам өгсөн нууцаар одоо ингэж дамжуулгын уламжлагдсан үргэлжилсээр байгаа юм аа. Үргэлжилсээр одоо бидэнд ингээд ирсэн. Олон түмэнд одоо дарих юм үлдэж ирсэн байглаас аягдсан авьяасаараа бусдад тус буйнаа хүргэж авсан одоо хорлоо, жавзан, цэгмэд хэмээн одоо дарихуул бас л хувилгаан дарихуул байсан. Хувилгаан гэж яриад байгаагийн учир нь бол одоо бусад хүмүүс тус буйнаа хүргэж аваа гас гадна сургаал нууж харилдаг бас тарины одоо тэр хүч чадлаар одоо хувирдаг байсан гэж бас үздэг нутгийн олонд тэгж хөвлөгдөж авсан цуутай дарихууд юм. За одоо өдгөө манай нутгийн 70 гаруй насыг зовлож байгаа одоо оюу хэмээх чигтэр ихтгэл тавьсан энэ сайхан буурай бий. Оюу хандны эцгээсээ ном эрдмийг өвлөн авч залуу цагтаа одоо тоо Монгол үсгийг залгаж ном зүтгэрийг өвлөн авсан бөгөөд одоо ч гэсэн ном судраа уншиж бусдад одоо буйнаа түгээж аваа ийм сайхан буурай. Бас мөн өөрөөс гадна дөрвөд ясны дээл үндэсний хувьцаанд гайхалтай сайхан уралдаг бөгөөд үр хөвгүүд нутгийн болоод зааж сургадаг тийм буйнтай сайхан буурай юм аа. Үүнээс гадна одоо даригуудаас гадна сүм хийдийн одоо лам нарыг төрөлжүүлэн сургадаг байсан. Эмэгтэйчүүдэд хүүхдүүдэд одоо тус буйнаа үзүүлдэг олон сайхан лам нар байсан бөгөөд одоо ч өрөөдмөн тасраагүй үргэлжилсээр байгаа юм аа. За үүний нэг жишээ нь бол Монголд ихний хөстэй алдартай 16 нотч маар байдаг бөгөөд тэдгээр лам нарын нэг нь одоо миний багш ихний хөсийн төвийн нотч маар Увс аймгийн хүүхдийн төлөө төвийн гүнд тэргэн Увс аймгийн ховд сумын Ёндан дамбын дамчоолын хийдийн лам тэг бөвөө юм аа. За одоо энэ нутагт бас урилгаар энэ тахимд хүрэлцснээрээ сууж байгаа. За энэ багш маань 7 настайгаас баруун Монголын алдар туулж отож гэлэн шинжлэх ухааны академийн гишүүн цагаандаан зодвын шав болсон бөгөөд багшийн түн цөвөн цаг ирэхэд эхнийх хэвээр хэрэгтэй лам болоорой гэж бүүе хэмээн нэрийг хайрлсан, номын нэрийг хайрлсан юм аа. Энэ бидний дунд хүрэлцсэн оюун хандмагийн нэгэн ганцаа тийм. Танд үзүүлээ та босоод бусдаа амжилт. Оюун ханд. Үндэсний хувьцааг маш сайхан одоо энэ үндэсний хувьцааг ялангуяа одоо баруун Монголын үндэсний хувьц ер нь бол цэгдэг гэж ярьдаг да тийм ээ. За ингээд цэгдэг үндэсний хувьцыг бол маш сайхан уралдаг. Одоо ийм хүмүүс бол маш их урдсан гэж үздэг. Одоо би бас өөрөө дөрвөд үндэснийхээ хувьцыг өөрөө ч үзэж одоо үзээгүй. Одоо оюутан яс бас яаж за өсөж үзүүлэн гинэ. За тэгээд өсөж үзүүлснийхаа дараа тэр хоорондос за тэгээд дараа бас үндэсний дээл хувцас маань өөрөө бас тусын ёс жаягтай өөрийнгээс нь одоо утгатай байдаг.
өвсөж явах хооронд нь ихтэй цаашаа явж тийм ээ. За тэгэхээр миний багш бол бас тэр одоо багшийнхаа заасны эдмийг одоо алдалгүй сурч баруун нутгийн 3 аймагт идэв Монголын төв болон зүүн хязгаарт эхнээс хасаар гайнаа олон төмөнд тус буйнаа төгөөж яваа чанартай лам нарын нэг юм аа. Нутгийн эмчнэр одоо найдварг болсон хүүхдийг одоо бидний хийх хэмжлэгээ дууссан одоо бүвэл ламыг одоо дуудаж ирэх гэж ярилцдаг бөгөөд нутгийнхэн түүнийг одоо бүтэн нойртой хонож үзээгүй бүлээн цайгаа ууж үзээгүй бүвээ гэж ингэж хошигнод ярьдаг бас авсмаа нийтлэл одоо найдваруудаар хэмжигддэг болох харуулж байгаа. Өчигдрийн нийтлэл дээр бас нэг судлаач ярьжсандаа номыг бол Монгол аядангаар уншиж одоо монголоор тайлбарлаж ярьж одоо ингэж яах юм бол тухайн хүмүүсийн одоо сэтгэл санаа шашинд одоо хандах итгэл бол сайжирна гэж ярьж ирсэн. Миний багш бол бас яг ингээд Монгол тэр туульсын аядангаар багш нь одоо өөрөө туульчгүй байсан учраас туульсын аядангаар их уншиж монголоор номоо ингэж уншиж уламжилж ирсэн тийм мундаг хүн байгаа. Олон нэмэгтэй барай засаг хийж өөр хүүхдтэй болгож одоо ээжүүдийн элгийг дэвтээсэн одоо ийм буянтай саяхан гэхэд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд одоо 5 хүнийг барьсны 4 нь одоо сайхан хүүхдтэй боллоо гэдэг нь амьдчихсан. Миний мөнгөд чадтай юмтэй байна. За миний дараагийн 52 бүлэг маань байгалаа шүтэх ёсон. Аливаа шүтэх хамгийн том ухаан бол байгаль дэлхийгээ шүтэх ёсон юм. Баруун монголчууд за юу байсан? За энэ цэгдэг дуусчихад баруун зогсохгүй харин дараа нэг за манай багш юу вэ? Манай баяртай хамт Эмэс хэлбэргүй баяртай жоо бас шат болоод 14 жил шаялж байгаа боловч бас энэ багшийн эрдэнэ номыг одоо чигчээ чинээд нь бас хүрээгүй байгаа гэж бодсоо. Маш их Монгол аядангаар Монгол аядангаар манай баруун нутгийн нэр нь Монголын туйлс гэж ярьдаг цасны цагааны үгнийг одоо шүтэж авдаг Монгол аядангаар уншигддаг тийм сайхан хүн юм аа. За Эти хоёр дуустал аз жаргалыг өөртөө насаж олон хүмүүстээ одоо тэсвэрна машин хийж авсаа гэж яриж байна. За цаашаа явуулъя бас. За цаг авч магадгүй. За байгалаа шүтэх ёсон. Аливаа мэддэг хамгийн том ухаан бол байгаль дэлхийгээ шүтэх явсан юм. Саяны эдгээр ч гэсэн надад бас гарсан юм ээ. Баруун монголчууд байгаль дэлхийгээ шүтэн бишрэлтэй алттай магтаалаа мартан дууж туйлсаа хайж нутаг усаа аргадаг юусан бэ? Туйл хайхын өмнө алтайгаа магтдаг. Алтайгүй туйл туйлч биш, туйл биш алтайг магтаагүй туйлчийг бас туйлч биш гэж үздэг. За үүнээс үндэслэн лам гургууд болон даригууд олон сайхан ном судрыг зохион дөрвсөн байдаг бөгөөд туйлсын аядангийн найзын хэмнэлээр аялагддаг ерөөл магтаалын дагуулгатай олон судар номууд бидэнд амар болон бичгээр удамшин хандагдаж ирсэн байдаг. За үүнээс Алтан 13 сангийн судар, Харшийн 8 гэгээ, Ерөөлийн хаан, Цагааны үгэний даллаг, Галын нариун сан,
Дэмчүүр маань гэх зэрэг олон ном судалгаа Монгол ая дантайгаар төлсийн магтаалын агуулгатай ая дантайгаар өөр удам бидэнд одоо удамшин хадгалагдчихсан. Өчигдрийн илтгэлийн дараа маань нэгэн гэдэг уншиж яриад байхдаа дүүр хамгаан аймгийн дараагүй ямар сайн удаа дэмчүүр маань хөгжиж байгаа юм бас хараад бас баярлаж гişрээ та бүхэн одоо энэ сайхан ерөө дэмчүүр маань одоо баян уншиж байгаа бусдад тус баян хийж аваарай. За тэгэхээр зүгээр жишээ болгоод одоо дэмчүүр маань одоо манай баруун нутагт яаж одоо Монгол ая дангаар Монгол хэлээр ингэж уншигдгийг нэг жаахан ингээд өчигдрийн хэсгийг та бүхэн бас сонирдуулъя. Сонирхолтой байна. За би манай баруун настай артай гэх одоо энэ өндөр сүрлэг сайхан өндөр улс байдаг. Тэгээд өндөр улсын оройд одоо цасдын цагааны үг нь одоо сууж байдаг гэж одоо ингэж үздэг. Тэрний тэр яг тэр хэсгийг л одоо би аядагийн уншаа. Баруун гартаа мутраа баригсан зүүн гартаа дөрвөнөдтэй улаан галтар нохон дуусан цасдын цагаан үгэндээ зулд дэжэнэр гомбо омдумбуман нарьявала омагире батманирду шаревал оммани батнехом оммани батнехом таун хантарго гири химорсэлдэ маргомбо таун хошомали хишэ буин мургомбо дөрвөн навэжи сагсан алабургунда мургомбо холоор ява өргөхдийн буин заяа гიშгтэй мургомбо ингээд цаашаа уншиж тэгээд цагаан өвгөний даралгын агуулгад одоо 408 цагсын хаа бол нам төрөөс үлдээс ихлээр одоо дөрөв наавын заяас их ус нутг ус одоо заяас их ус нутг уснаа залбир цасдын цагаан өвгөний одоо ингээд дуудаж таван гошуумаа ерөнхөөс гадна гэрийн бүхэл бүрийн шиг одоо дуудсан Монгол аядаг одоо сайхан галлаг байдаг. Энэний аядаг надад дэмчүүр маань аядангаас арай л нэг жоохон өөр. Эдгээрээс одоо энэ ном судраас үүссэн одоо цэвэрлэг болон олон нарийн одоо ёс жаяг тогтсон байдаг бөгөөд энэ ёс уламжлалаа хадгалагдах ахад ээцээ хүндэтгийг судар номоор дамжуулна. Судар номоор дамжуулах хүн байхын ёс уламжлалыг одоо бидэнд өгүүлж ирсэн юм аа. Үүнээс гадна одоо шашин төвхтэй холбоотой зулын 25 овоо тахих, сэтэр ариулах ёс, долоон бурхан тахих ёс, гал тахих ёс зэрэг одоо олон сайхан ёс уламжлалыг өнөө хүртэл чанарын урьдчилан ирсэн. За бидний манай Монгол хүмүүсийг болохоор одоо онлын мэдлэг байхгүй гэж ярьдаг боловч яг тэр бидний уламжилж байсан тэр уламжлалын тэр агуулга дотор биднийг хүмүүжүүлж хүн гэдэг байхын ёсыг одоо хүмүүжүүлж байсан тэр ёс уламжлал нь бол агуу их том шинжлэх ухаан юм шүү. За бас эмэгтэй хүнтэй холбоотой бас нэг нутаг ус аврагдахгүй бол бас болохгүй баха. Одоо байгаль их хүртэл гагцгүй эмэгтэй хүний бүтээхээс гадна бүсгүн төрөлтэй хайртай бүтээсэн олонтаа тааралддаг. Сонин болгож одоо Баянгийн аймгийн одоо миний аавын нутаг болох цагаан нуур тасхны нутагт орших ихэр хурган цагаан нууртай их тахилгад баян шалтгаан авааны тухай одоо товчхон мэдээлэл өгье. За баян шалтгаан аваа бол
энэ овог одоо асаас харахад хэвтэж байгаа эмэгтэй хүний хөгшийг харагддаг. Их сонин тогтцтой уул юм. Одоо та дээшээ хараад хэвтгэр одоо нэг яг ингээ бөм биш их сонин харагддаг юм. Сонин хайрхан байгаа. За одоо дээрхэн үед оноо сонгороо гэж одоо миний өвөө 6-члан гол нь дахиж ирсэн бөгөөд одоо дахих тусгай зааны үлтэй байсан гэж ярилцдаг. Зарим айлууд нь бол одоо 10 цагаан нэмтэй бүрэн тааж аваачдаг одоо юм. Их эмэгтэй архинаас бусдыг авч учдаг. Яагаад гэвэл энэ овоо бол охин савдагтай овоо гэж ярьдаг. Тэгэхээр уул өсгөртөл эмэгтэй хүний бүтээгээс гадна уул усыг хамгаалж байгаа тэр ус савхан бүртгэл охин эмэгтэй савдаг байна гэдэг чинь бас их сони юм шүү тийм ээ. Ялангуяа одоо эмэгтэй хүн одоо тэр овоон дээр эмэгтэй охин савдагтай мөртлөө эмэгтэй хүмүүсийг ерөөсөө тэр овоон дээр гаргадаггүй. За хэрвээ одоо ингээд эмэгтэй хүн тэр овоон дээр одоо гарчих юм бол усаа догшроод одоо их ган гачиг болж өвчин зовлондоо болдог гэж үздэг. Өгөөн өөрийнх нь ёс жаягаар одоо зөв тавих юм бол зэрэгэлдээ сумын нутгийн уусыг одоо савдаг хүртэл баясчдаг. Тэр хавийн бүх нутгаар заавал хур оруулдаг. Тийм тэмдэг дохио өгдөг шидтэй овоо гэдэг. Одоо ч гэсэн дахиад тахиж байгаа. Одоо тэр овоог тахихад хур бороо заавал орох юм бол тахис одоо хүлээж авсан тохиолдолд заавал хур бороо үүлгүй тэнгэрээс үйл гарч иж хур бороо орж ордог юм сонин овоо байдаг. За тэгээд одоо хураа хайрлах юм бол одоо хүн малын 100 тэмнэлээ гэдэг нутгийн хүмүүс баясцгаадаг. Манай Баян-Улгийн аймаг бол бараг 95% казак ислам шиштэй казак амьтдаг. 5% одоо Монгол хүмүүс байдаг. Одоо энэ овоог ингээд дахиад тэр ислам шишинтэй казак хүмүүс хүртэл одоо ирж одоо биднэрт тэр овоогоо таhiхгүй бол дахиач одоо та нар одоо хур бороо хайрлаач тэгэхгүй бол одоо болохоо байлаа гэдэг юм ирж хүсдэг тийм их сонин овоо. Тэгэхээр эмэгтэй хүн гэдэг чинь ус савдган хүртэл ямар их шидтэй юм бэ гэдэг эндээс харж болох юм. Танаа 21-8-д ч гэсэн ийм овоо байгаа гэдгийг би бас дам хүмүүсээс сонсож байсан. За ингээд олон уршаад яг уу дүнэлт хэсэгт орё. За одоо баруун нутгт энэ алдар нэртэй олон сайхан дайрыг лам нар одоо уул ус ёс жай би боловч лам хандмаа нар нэр алдар одоо горлож авдаггүй өөрийн нэрмийг бусдад ил гаргаж гайхуулдаггүй төлөв төвшин түмэн юм аа. За ийм сайхан одоо чадaltaй дайрууд лам нар байдаг боловч ханд дайрын сүүхийг ховор бөгөөд тэд нэгэн нэгж хурдж чуулах тодорхой газар одоо хомс юм аа. Ийм эрдэм чадaltaй одоо хүмүүс хэрвээ нэгдэн нэгж одоо хамгийн тусын тулд хурал намаа уншиж чуулбал Монгол нутгийн болоос сөсгсөн бүхнийг авралдаа багтах одоо бүрэн чадвартай бол миний би баттай хэлэх байна. Баруун нутгийн зоноолны төлөөлөл болж энэ эндэр дээрээс үхэж байгаагийн хувьд гадаад дотоодын шашны эрдэмтэн судлаачид болон сүсгтэн олон та бүхнийг манай хандмаанарын эрдэм чадлыг судлан шинжилж хойж үедээ ийм хүмүүсийн суу адрын мөнгөд өвлүүлэх ажилд хамтран оролцсон гэж итгэлтэй байна. За эрдэм ухааны хүчинтэй шашны аян зам мөр тэгшлэн дэлгэрүүлэх бай. Та бүхэнд баярлалаа. Монгол улсын алслагдсан баруун хязгаараас үргэлжлэн ирж бид нар аймаг орон нутгийн шашны ингээд хамт ирсэн оюун хандмаа бүү багш нарт бас Монгол улсын онцлог
манай халуун үндэстний дараа ордог казах үндэстэн хамгийн том үндэстэн гэж гэдэг ерөнхий бүсгүй доктор яасан. Тэгэхээр энэ багын цаана онцлог судлах сонирхч хүмүүс бас энэ төвшнийг ашиглаад энэ хамтдаа үзэж байгаа юм. Ингээд дараагийн танилцуулга их цэцэг миний биеийн биш шинжлэх зөвлөлийн асуудлын таам ингээд та бүхнийг алчаалаа өмөртөн цайны завсарлага дөрөв ийм итгэвчтэй хуралцаж дахин татах зүйл байна. За ингээд надад их хүнд даалгавар өгч байгаа. Яа тэгэхээр миний энэ танилцуулга би одоо илтгэл гэж нэрлэхээс минийгээд танилцуулга гэж хэлдэг байгаа. Тэгэхээр илтгэл гэдэг бол өөрөө асар их бас авьяас чадвар шаарддаг худаг туйлгаатын хэмжээнд барагдан энэ агуу их сэдвийг 20 минут бүр хорвоогийн бүх явдлыг багтааж та бүхэнд сонирхолтой амаргүй ажил. Тэгэхээр би бол бас өчигдрийн байдлаас цагийн зөвлөлийг харгалзаад илтгэл хураан руугаад 2 хуудсан багтаа гэж бодсон чинь болохгүй юм билээ. Миний илтгэлээс үүдэх бол байгаль орчин гэдэг бүхэн шин байгаль орчмыг үзсэн баггүй. Тэгэхээр байгаль орчин гэдэг энэ хязгааргүй сэдвүүдээр энэ өмнө удаан жилийн хүүхдээ бүхний шашныг хөрхөн үг багтаа гэдэг бол бас амаргүй ажил. Гэхдээ өчтөр бол 5 дэмжиг багшийн илтгэлээр харж байхад авал ламын шавшаа улсын номоос танилцуулж байгаа нь бас мэдж байгаа. Одоо бас бүгдээр ерөөсөө савшин зам мөр гэдэг үгээр ертөнцийн бүх энэ ертөнцийн бүхэн багтаагаад тэр номыг танилцуулаад 5 дэмжиг багш илтгэлтэй яриад байна. Энэ одоо хатгаа хошоо үгийг сонсоход энэ ертөнцийн бүхэл үйлийг одоо тийм номд яаж багтааж байна гэдэг нь агуу гайхамшиг. Тэр үнэхээр тийм бодох туйлбар ингэж байгаа ч тийм. Тэгэхээр өнөөдрийн энэ ертөнцид бол бидний одоо амьдарч байгаа ертөнцид бас харагддаг бидний өмнөх үеийн бас өөр учраас би одоо байгаль орчин гэдэг сэдв маань өөрөө слайд харагдаад байгаль орчин гэдэг маань өөрөө ертөнц сансрын бүрдээс гараад авчиж байгаа шүү дээ. Бид нар байгальтайгаа ингээд байгаль бид нар ашиглаж байгаа бид нар хүн төлөв түмэн бид нар ч одоо шинэ хүмүүс тийм ээ. Тэгэхээр энэ юунд дөрөв харагдах энэ гадуур тойрог нь бол ингээд зүйл ертөнцийн байгаль бодхол амьд гэсэн нэршил байна. Дараа нь ингээд тэр дотор энэ сав дотор бид нар хүн төлөвтөн оршиж байгаа тийм ээ. Тэгээд хүн төлөвтөн дотор нэг үндэстэн шашин бүлгүүд тэгээд дараа нь бид нар нийгмийн бүлэг ингээд хамаатан садан гэр бүл хувь хүн гэдэг ингээд шашны ном шиг дотор ингээд энэ сав шин ертөнц чи өөрөө хураагцаар аваад нэг бодлого болчихж байгаа юм. Тэгээд нэг бодлого бид нар чи өөрсдөө нэг хүн бол өөрөө сансны бүл бидний организм яг дэлхийн ертөнцийг бяцхан бичил хөлбөр гэж яддаг ш. Тэгэхээр энэ хүний тухай яг энэ хүмүүн төлөвтний одоо үйл явдал бүхний шашны талаар энэ хоёрын одоо шүтэн барилтыг 20 минутанд би ярихэд 5 минут нэг танарт бас зориуллаа. Ингээд 15 минут багтаагаад яагаад ингэ бүхний шашин байгаль орчин бүхний шашин өөр байгаль орчинд багтаж байгаа боловч байгаль орчинд бас багтааж чаддаг. Энэ талаар сүүлийн жилүүдэд бол энэ барууны өрний ертөнцид судлаад энэ буддизм гэдэг бол байгаль орчинд суурилсан шинжлэх ухаан байна. За та бидний мэдэх Альберт Эйнштейн гэдэг эрдэмтэн байна. Шинжлэх ухаанд хамгийн ойрхон шашин бол буддизм гэж тодорхойлсон байна. Тэгэхээр зэрэг